өглөө нэмэнд Японд яг одоо 5 цаг болсон байна. Тэгээ өнөөдөр ярих сэдв бол өчигдрөөсөө өнөөдөр гэдэг сэдвийн талаар ярилцъя. Хүн бол ямар байдаг вэ гэвэл одоо би жишээ өөр дөрөө жишээ авах юм бол ингээл гадаад ертөнц иргэн тойронд байгаа улсуудаас найз нөхөд эсвэл одоо том бизнесмен хүмүүсүүдийг хараад тэд ямар мундаг юм бэ? Ямар гой хувц өнөр өмсдөг юм бэ гэл ингээл ямар амар гой амьдэрдэг юм бэ гэдэг ч юм уу. Харах тусам бидний тархин дотор байгаа тэр энерги байгаа шүү дээ. Энэ дотор тэн дотор ингээд тог байгаа байхгүй ингээд мэдээлэл дамжуулдаг тог байгаа байхгүй. Тэр нь багуугаар ингээд багасч идэг. Тэгээд тэгвэл өөрийгөө тэр усуудтай харьцуулах тусам миний тэр тог багасах тусам миний одоо яруки буюу хийх одоо ажил хийх тэр кимочи буюу тэр сэтгэлгээ мотивац гарч ирэхгүй эндээс. Тэгээ дараагийн алхам руу явах тийм мотивац гарч ирэхгүй гэсэн үг. Тийм болохоор хүмүүстэй өөрийгөө харьцуулах биш. Өөрийгөө өчигдрөөс илүү өнөөдөр би ямар хүн болсон байна. Би ямар юм сурсан байна. Жилийн өмнө би ямар байсан. Би өнөөдөр би ямар болсон байна гэдэг зүйлтэй харьцуулах. Жишээ нь авах одоо өөрийнхөө хадгаламжтай сайн хадгаламжтай байх юм бол одоо жишээ нь жилийн өмнө би 30 сая төгрөгтэй байсан бол энэ жил би 60 сая төгрөгтэй байна гэдэг ч юм уу. Тэгж өөрийгөө мотивацлж иргэн тойронд байгаа улсуудаас тэгж мотивац авах биш. Өөрөөсөө мотивац авах. Өөрийнхөө өмнө байсан тэр зүйлээс илүү сайжирсан байна уу тэрийг харж өөрийгөө зөвхөн өөртөө фокуслах. Ишкигээ зөвхөн өөрлөгөө явуулах. Хүмүүс бол хамаагүй. Бусад улсууд бол ямар ч хамаагүй. Тэгээ аль болох тэр SNS буюу тэр утас гадна ертөнцөөс өөрийнхөө тэр нүдийг чихийг хамгаалах. Тэр сонсож байгаа зүйлд хүртэл анхаарлаа хандуулах. За ингээд амжилт хүсье. Би ч гэсэн чадж байна. Чи ч гэсэнтэй чадна. Хүн болгон чадна. Энэ хорвоо дэлхий дээр амжилттай явж байгаа хүмүүсүүдийн хийдэг бүх зүйлүүдийг бид нар чадна. Амжилт хүсье.